Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос бэлтгэж хүргэдэг үнэн үнэтэй Монгол гайхамшиг нэвтрүүлгийн 179 дахь дугаар 178 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. За ингээд Монгол гайхамшиг нэвтрүүлгээр бид Монгол улсын бүх мэргэжлийн салбарт энэ анхдагч үйл хэрэг бүтээсэн ирээдүйд гайхамшиг бүтээгч анхдагч оюунлаг иргэдээ урьж оролцоож үзэгчдэд танилцуулдаг ийм боломжтой тогтсон байдаг. За ингээ манай нэвтрүүлэг бол 2009 оноос хойш нийт 4-5 жилийн хугацаанд ард түмэндээ нийт 178 дугаарыг хүргэсэн байгаа. За энэ хугацаанд бол нийгмийн салбар болгонд гайхамшигтай үйл хэрэг бүтээсэн энэ гайхамшигтай иргэдээ бид үзэгчдэд таниулдаг ийм боломж тогтсон байгаа. За ингээд өнөөдрийн манай Монгол гайхамшиг нэвтрүүлгийн зочноор гайлын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвийн багш гайлын зөвлөх цолтой гайлын улсын байцаагч ямар авахтай вэ? Улаанбаярын Утганбаяр зочноор өгдөж оролцож байна. За сайн байна уу Утганбаяр? Сайн байна уу? Та бүхэнд энэ оройн амар амгалан айлтгая. За ингээд манай нэвтрүүлэг маань энэ зуны хугацаанд бас тодорхой хэмжээгээр манай аль түмэн бас зуны өндөрт амардаг шүү дээ, тийм ээ. Тэгээ бид амраад ингээд анхныхаа нэвтрүүлгийг өнөөдөр эхэлж байгаа тантай хамт. За ингээд манай Утганбаяр бас бид Бадалчин 93 гэсэн энэ аяллахны тухай бид ярилцахаар Утганбаяр зочноор олж оролцуулж байгаа. За ингээд наанд бас үзэгч та бүхэнд Утганбаяр тухай өөрийнх нь товч ийм танилцуулгыг сөрөөс наваа гэж бодож байна. За та өөрийнхөө тухай ярихгүй. За баярлалаа. За 1981 онд 1-р 10 жилийн дунд сургуулийг төгссөн Москвад Москвагийн эдийн засгийн статистикийн дээд сургуулийг статистик мэргэжлээр төгссөн энэ гайлын байгууллагт гайл улсын байцаагчаар ажиллаад 13 дахь жилдээ ажиллаж байна. Тий. За Утганбаяр маань бас өөрөө гайхамшигтай бүтээгч хүн байгаа. Энэ хүн бол нийт 14 номыг бүтээсэн байна, тийм ээ? Тий. Наацхийн нэг жишээ нь бол энэ тухайлбал бид бүхэн мэднэ 2005 онд Монгол улсын засгийн газраас ард түмэн компьютерийн мэдлэг олгох тэгээд мэдээлэл 900 эхэлсэн энэ компьютерийг суралцах гэдэг тийм захин Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлж байгаа. Тэр үед би бас энд бас өөрийнхөө гэсэн өчөөхөн ч гэсэн мэдлэгийг оруулъя гэж ийм ном гаргаж ирсэн. Тухайд бол энэ компьютерийн техник болон програм хангамж үйлдвэрлэлийн систем XP тэгээд Microsoft Office 2003 гэж тухайд энэ яг гарч ирсэн ийм ном гаргаж ирсэн. Энэ орчуулсан ном уу эсвэл өөрөө яг бичсэн гэсэн ном уу? Өөрөө бичсэн. Ингээд компьютерээр ард суугаад ингээд яаж энэ компьютерыг маш богино хугацаанд манай ард түмэн ядангуяа 10 жилийн сургуулийн оюут сурагчид ихтэй сургуулийн оюутнууд хэрхэн яаж суралцах вэ гэдэг талаас нь хэрхэн яаж суралцах энэ дээр ингээд зураг мураг ингээд ихэвчлэн дандаа зураг бие дааж суралцах. Бие дааж сурах. Ерөөсөө бие дааж сурах гарын алга. Ийм хэлбэр гаргасан. Иймэрхүү бүтээлийг бол нэг 14 ном бичсэн байна шүү дээ. Тий. Энэ салбарт гэсэн үг. Тий. Мэдээллийн технологи болон эрсдлийн удирдлагын хамгийн сүүлийн ном бол энэ байна л да. Мэдээллийн технологийн эрсдлийн удирдлага гэдэг ном бичсэн. Тэгээ яг энэ чиглэлээр бол би нэг 14 ном бичсэн байдгийг. Тий. Энэ номоор тий. Энэ хамгийн сүүлх нь яг гэхдээ энэ бид нар мэдээллийн зуунд файл тий. Яаж хамгаалах хакер эдрээс яаж хамгаалах вэ? Энэ чиглэлээр ер нь эрсдэл тий. Тэнийг хэлж байгаа юм байна. Тий. За ингээд Утганбаяр маань ямар ч байсан ийм гайхалтай бүтээгч хүн байна. За энэ хүү Утганбаяр маань нэвтрүүлэгт оролцож байгаа нэг учир шалтгаан бас байгаа тийм ээ. Тэр маань ямар утга учиртай байгаа. За энэ их сонь түүхтэй 1993 оны 4-р сарын 15-нд Улаанбаатар хотын нийслэл одооны Чингис хаан буюу тухайд их Жанжин Сүхбаатарын талбайгаас Монголын 3 үеийн төлөөлөл 60 настай Эчин нурын Дэндүү, 32 настай Батзориг, 18 настай Нацаг ням гэж энэ 3 эглэхэн 3 Монгол Бангар нохоогоо дагуулад Оросын холбооны улсын Сибирь нутгийг хөндлөнгөлд яваад Америк нэгдсэн улсын Аляскаар дамжаад Пруслагийн мөнхөд нойрсох Ситл хотны мөнхөд нойрсох энэ Пруслагийн шарил бунханд цэцэг өргөхөөр ингэж гарсан түүхэн аяллаа талаарх энэ ном бичиж байна. Ном бичиж байгаа. Энэ түүхт аяллаа талаар гол сэжим нь бол энэ талаар ярилцгаж энэ өнөөдрийн энэ сайхан гайхамшигт
нэвтрүүлэгт одоо зочноор оролцож байгаадаа маш их баяртай байна. За ингээд одоо манай үзэгчид бас одоо анхаарахад манай зочин маань одоо энэ Бааталчин 93 аялын багийн гишүүн одоо Дэндуга тийм. Одоо 60 настай байсан бид тийм. Одоо өнөөдөр бол одоо хэд настай байх хэвээр вэ? Одоо өнөөдөр бол энэ жил бол 80 наснд тохиох хэвээр. Бурхны оронд очиод нэлээд удаж байна. Тийм. За ингээд Дэндугаан одоо хөргөн тийм. Одоо Дэндуга хөргөн байгаа. Тийм. Одоо энэ асуудлыг бол одоо энэ дэвтэр одоо бүх юм нь одоо тань дээр одоо байж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ аян замын дагууд бол одоо манай эчин нарын Дэндүү гэдэг аав тий хадам аавын талаар ярих юм бол одоо манай хадам аав ч өөрөө биеийн тамир спортыг Монгол оронд хөгжүүлэх одоо спортын ангаах ухааныг хөгжүүлэхэд өөрийнхөө ухамсарт амьдралынхаа 26 жилийг зарцуулсан ийм уугуй хөдөлмөрч манай эглэхэн одоо хүндтэй буурлуудын нэг. Тэгээ өөрөө аян замын дагууд бол одоо энэ 93 онд ингээд гараа явж байгаа шүү дээ. Яг аавын өөрийн гараар бичиж үлдээсэн ийм 5 тэмдэглэлийн дэвтэр байдгийг. Ерөөсөө нийттэй. Нийттэй. Ингээд одоо дөрөв нь бай тээ. Дөрөв нь ингээд дундхан энтэйгээ нийлээд ингээд энэ 5 дэвтэр байгаа юм л да. Тэгэд энэ 5 дэвтрийг манай одоо хадам ээж одоо одоогоос 8 жилийн өмнө амьд сэрүүн байхдаа одоо минийхүү одоо ингээд ном бичдэг хүн одоо аавынхаа одоо аян замын дагууд одоо энэ бичсэн энэ тэмдэглийг уншаад ямар хүнд нөхцөлд энэ эглэхэн бидний дундаас гарсан энэ 3 монгол маань зовж зүдэрч явсан газар болгондоо Монгол орноос сурталчиж банкар нохоогоо сурталчиж явсан талаарх одоо ийм хүнд хэцүү аялыг талаар бичсэн юм байгаа те минийхөө энийг одоо судлаад ингээд ном болохоор бол ном болгоод одоо ингээд хойч ирээдүйн хүүхд залуучуудаа ингээд үлдээгээч гэж загсны дагуу одоо би ингээд судлаад 3 сар гаруй судлаад ер нь одоо энэ номыг бол хүүхд залуучуудын танин мэдхүн чиглэлийн одоо ийм ном болгоё сэтгээд одоо 8 дахь жилдээ одоо ингээд номоо бичээд явж байна. Одоо жишээ нь энэ дэвтэр дээр 93 оны календар наалттай шүү дээ. Тийм, календар байгаа тий. Тэгэхээр 93 оныхоо гэсэн одоо ойлгодог гэж байгаа гэсэн үг тий. Тий. За дээр нь одоо энэ тэр үед одоо хальтчихсан хүмүүсийн нэрийн хөөцөл юм шиг тий. Тий, тухайд одоо ингээд газар болгондоо тааралдаад одоо хүнтэй уулзаад энэ хүнийх нь нэрийнх нь утсыг аваад одоо эдгээр чинь тэг ингээд явцсан байгаа. Их нямба газар болгондоо ингээд явсан да. Ингээд тэгэл их сонирн те манай хадам аав чинь одоо унган орос хэл, англи, франц хэлтэй хүн багхгүй юу? 3 хэлтэй. 3 хэлтэй. Ерөөсөө алингээр нь ч ярина. Тэрийг яаж сурсан гэхлээр өөрөө бие даад сураад одоо манай биеийн тамирын спортын одоо спортын одоо олимпиад орно, дэлхийн аврах шалрах тэмцээнд оролцсон тий. Аз, Европ одоо твийн аврагд тэмцээнд оруулахад одоо өөрөө эмч хүн. Тэгээ хэлмэрч шин. Тэгээд ингээд явхаар одоо англи хүнтэй бол англиар яриад, францаар бол францаар яриад, орсоор бол орсоор яриад ингээд явцсан. Аян замын дагуу ч гэсэн яг ингэж явсан юм байлаа. Энэ тэмдэглэлийн дэвтэртээр бол ерөөс англи хэлтэй хүнтэй англи хүнтэй англиар яриад, францаар бол францаар бичээл, орсоор бол орсоор бичээл ингээд явцсан. За тэгвэл хоёулаа отхон байрууга одоо Дэндугийнхаа энэ бас юу үзүүлүүл яасан тийм ээ. Одоо хөрөг зураг тий. Бас үзэхдээ ямар хүн байж юу. Тий, ямар хүн байсан тий. Тэгээ 1964 оноос эхлээд одоо 1990 он хүртэл одоо энэ биеийн тамир спорт одоо хуудаснараа бол одоо диспансер гэж байсан. Биеийн тамир спортын диспансер. Тэгээ энд одоо эмч чигээ сүлдээ одоо ихэвчлэн одоо манай чөлөөт бүхийн тий. Бүхийн төрлийн одоо энэ дасгалжуулагч одоо эмч хийжсэн. Тэгээ маш их олон газруудаар явсан байдаг юм лээ. Миний тооцоогоор гаргаснаар бол 14 15 газар оронд очсон байт юм лээ. Тий. Одоо тэр тухайн бол аль номонд байгаа юм лээ? За энэ ном маань болохоор ерөөсөө энэ номонд байгаа. За одоо өнөөдөр энэ одоо энэ ихний энэ маань болохоор яг энэ хэмжээтэй одоо ийм 5 цуврал ном гарна гэсэн үг байхгүй юу? За эхнийх нь энэ цуврал нь болохоор одоо аавын өөрийн одоо биеийн тамир спортын одоо салбарт ажиллаж байх үедээ өөрөө бичиж үлдээсэн одоо янз бүрийн одоо өгүүлэг, шүлэг одоо энэ тухайд бол хормостой эзэн
Сохор номин 2 гэдэг ийм шүлэг байгаа. Шүлэг хүртэл бичсэн одоо энэ дууч байдаг юм байлаа. Тэгээд одоо манай биеийн тамир спортын одоо шгшээ багийнх нь одоо тухайн тэр тэмцээнд одоо ямархуу амжилт гаргаж ирсэн тий ололт амжилт одоо ялалт ялагдал энэ бүгдийг одоо энд ингээ бичсэнийг одоо би төвөрлээд одоо ингээ нэгдүгээр цуврал ном гэдэг одоо энэ уул нь уг нь бол их өнгөтэй гарах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд одоо бидний одоо зохиолч усуудын одоо нэг хэцүү юм бол одоо сонгуульчтай асуудал. Тэгээд цалингийн зээл авч иж одоо ингээ хар цагаанаар хэвлэлсэн. Их сайн тий та хараа. Энэ хар цагаанаар ингээ хэвлэлсэн. Уул нь ингээ өнгөтөөр гарах юм бол энэ бол бас л зураг ихтэй. Энд байгаа бол энэ ууланд авилж ирсэн гэсэн үг. Тий олон төрлийн спортын одоо чиглэлийн одоо мастер юм баггүй. Одоо ч уулын спортын мастер, гүйлтийн мастер, шатар, байд сур гэх мэт гээд маш одоо үндэ одоо нэг үгээр хэлэх аргагүй л дээ. Харцанд орсон байна. Энэ одоо өөрөө болохоор бол ерөөсө харцанд ордог. Туулын харцанд. Жил болгон одоо ингээд энэ залуучууд ингээд зогсцсон өөрөө одоо өөрийн одоо хамтран зүтгэж одоо энэ талигаач одоо цөвтөн гэж өгсөн байсан. Тэгээ энтэй ингээд байнга ордог. Энэ одоо ингээд туулын хардсаныг орж байгаа байдал нь тий. Маань бол өөрөө бол арх тамхи бол хэрэгэлдэггүй. Одоо 7 хоногт бол нэг дунджаар өдөрт нэг 10-аас 15 км гүйдэг. Одоо ерөөсөө ийм спортлог хүн. Одоо нэг үгээр одоо би хэлэхэд бол хэцүү байна л да. Тэгээ үнэхээр. За ямар ч байсан одоо энэ дугаан одоо бүх тэмдэглэл одоо спорт аяллаа тий спорт аяллаа тий. Манайд очин Отгонбаяр бол ингэж хэвлүүлжээ тий. Одоо аян замын тэмдэглэл гэж тий. Ингээд 2 бот гаргацсан байна шүү дээ. Тий 2 бот. Тий. Уг нь бол нэг боловч одоо 2 1-р хэсэг 2-р хэсэг ингээд таслаа хэвлэлцээ. Тий. Тий. За ингээд бол энэ анхных нь таны одоо энэ дугаан талаар хийсэн бүтээл байна гэсэн үг тийм ээ. Энэ 1-р бот ном гэсэн үг. Тийм цуврал. Тэгээд дараагийн цуврал нь болохоор одоо аавын одоо энэ тэмдэглэл дээр бичиж үлдээсний дагуу Оросын холбооны улсын нутгаар явсан аялал, Америк нэгдсэн улсын нутгаар аялсан аялалт гэж хоёр тусдаа одоо тухайлбал би одоо энэ Оросын холбооны улсын нутгаар явах аяллахын одоо 1-2 дугаар бот буюу одоо энэ 3 дугаар хэсэг гэж байгаа. Энэ нь болохоор одоо 2-3 дугаар бот гэсэн үг л дээ. Бас ийм зузаан байна. Ийм зузаан. Одоо яг хэвлэлтэнд ороход бэлэн өнгөтөр хэвлүүлэхэд тий. За 4-5 дугаар бот буюу одоо Америк нэгдсэн улсын нутгаар явсан аяллах нь бол одоо ингээ материал ингээ бэлэн болцсон. Ингээл хараа. Энэ одоо ингээ 4 дугаар хэсэг тий. Одоо ингээ бүх юм бэлэн болцсон. Одоо би одоо ингээ ажлын хажуугаар ингээ суугаад нэг 2 жил суухад бол энэ маань гарцгаая. Экваторын талбайгаас эхэлж байгаа тэр аяллаа эхлэсэн. За тий. Энэ маань болохоор 1993 оны 4-р сарын 15-нд одоо Экваторын талбай дээр одоо Монголын одоо зодооны урлагийн холбоод гэж байсан. Одоо Каратагийн нөгөө солонгосын чинь юу те бүх тийм зодооны урлагийнх нь хоорондоо цуглараад одоо энэс өмнө яасан гэхэл гарын 5 хуруугаа дэлхийд тойрсон одоо талигаач париг тий дугуйтай аялсан париг цагаахын мань аял байгаа шүү дээ. Тэрийг дүнгиж ирсний дараа одоо манай нөгөө урлагийнх маань хоорондоо ярилцаад ерөөсөө нэг Прүслэ гэдэг маань юу хэм блэ те цоо шинчтгүүндөө гэж энэ урлагийг үнэлсэн юм аа. За гар урлагийн мастер шүү дээ те тэрний шарил цэцэг өргөхөөр одоо 10,000 жилийн зорилго нь бол тийм байна. Зорилго нь болохоор тэр. Тэгээд өөртөө бас нэг зэрэгцээд ямар зорилго байсан гэхэлэр одоо Монгол хүнийхээ төвчээрийг шалгая. Одоо физиологийн онцлогтой 3 үе 60 настай, 32 настай, 16, 18 настай. Тий. Тэгэл юм гарсан энэ өг дийцэх аян замаар бас нэг явж үзье. Одоо Америк руу аяс. Одоо энэ дээр яриа л да тийм ээ. Тий. За энэ бол их сонин газрын зураг байгаа. Энэ болохоор одоо энэ дээр ингэ бичсэн байгаа юм да. Одоо энэ тий. Эрхэм хүндэт дэндвт. Гена гэдэг нь болохоор одоо Хабаровск мужийн одоо Сквородина хотын одоо биеийн тамирын 10 жилийн биеийн тамирын багш хүн юм билээ. Тэгээ 93 оны 5 дугаар сарын 2-ны өдөр одоо та бүхний минь аян зам маш амгалан байгаасаа тий битгий замдаа ядраасаа гэсэн тийм гар үсгтэй ийм бичээд бичсэн. Юурцэн. Тэгээ энэ аавын одоо яг ингээд тэр олсон. За нэг жоохон сандрах маягийн юм орчлоо уучлаа тий. За ингээд зөв байна. Зөв байна. За зөв тий. За энэ маань болохоор ерөөсөө ийм суучих зүгээр. Суучих зүгээр үү тий. За ингээд хоёр тавьж байгаа. За ингээд одоо гарсан газар маань хаана нэлээ дээ. За
Манай одоо хаана явж байгаа вэ? Монгол мөн яг энэ талд. Энэ болохоор Манжуур харьбын тий. Ахын ингээ зогсож болж байна тий. Тэгээд эндээс ингээ Скородзины хотоос Тинда хот ороод тэгээ Нюрнберг гэж орж байгаа. Тэгээ одоо энэ хооронд бол Якутийн нутаг руу орж байгаа байхгүй юу? Одоо тэгээ Якутийн нутаг руу ороод Алдаан хот, Томот хот тэгээд Якутск. Одоо нөгөө Якутийн нийслэл тий. Явган яваад байгаа шүү дээ. Тий, явган явж байгаа. Тий. За тэгээ эндээс нөгөө хэд маань явсаар байгаад хандайгаа орж байгаа. Энэ хандгаа гэсэн үг. Монгол үг байхгүй юу? Хандгаа. Тэгээ энэ хандгаа гэдэг орчоод тэгээ цаашаа яваад явсаар байгаад энэ Сусу маань хот орж байгаа. Одоо энэ юу штэ Магаданы хогийн муж Магадан мужи тий мужи. Тэгээ Сусу маань хот орж энээсээ шууд явсаар Магадан ордгийг. Тэгээ Магаданаас Сэмчан хүртэл алхаад тэгээ Сэмчанаас усан онгоцоор ингэж одоо энэ Калын мөрөм гэж их том мөрөм байдаг байхгүй. Тэгээ Калын мөрөм явсараа Черски орж байгаа. Тэгээ Черскигээс одоо хойд далайн одоо Пивк гэж их томоо хот. Одоо тухайд бол нэг 4500 гаруй хүнтэй байсан. Тэгээ Пивкээс одоо шууд Анадыр хот руу нисээд Анадыр хотоос одоо энэ Берингийн хоолой дээр орших одоо Брузини гэдэг одоо ийм хил бомб хот. Жижигхэн тос. Тэгээ эндээс одоо ингээд нисээд энэ Америк нэгдсэн улс руу ингээд далайгаар Берингийн хоолойгод авсан ийм түүх мэйлээ тийм. За тэгээд одоо хэдэн километр явсан байлаа? Нийтдээ бол 9785. Одоо яг л явган явсан нь болохоор ерөөсө 100000 км байхгүй юу бид нар. За энэ Оросын холбооны улсын нутгаар авсан нийт аялал нь болохоор нэг 4000 км гэж тэмдэглэл дээр байд юм лээ. Тийм. Би ч одоо энэ маршрутыг гаргахын тулд би нэг 3 сар зарцуулсан. Тэгээ чинь газар орон нутгийн нэршлиг ус зүг гаргах гих мэт одоо хүндрэлүүд гарсан хэдий ч гэсэн одоо өөрөө одоо энэ номыг ер нь гарах нь зүг гэж бодоод одоо ингээд за энэ яаж байгаа зураг лээ? Энэ болохоор одоо Америк нэгдсэн улсын Аляск мужийн одоо хотод Анкорж хотын ойролцоо нэг юм 4000 гаруй метрийн өндөр ууланд авираад эдгээр ингээд одоо бид нар аяллаа хийцээ бүх юмныхаа хүнд үүргээ гүйцэтгсэн. Эх орондоо нүүр бардам ирнэ. Бид одоо өнөөдөр ямар сайхан жаргалтай байна. Ажлаа бүтээцэн гээд ийм сайхан зураг авахсан юм зураг байгаа. Одоо энэ захыг нь болохоор манай баруун талаас бол хадам аав тий дэндүүга тий хамгийн зүүн захыг нь сууж байгаа Бацорг манай явган аялын ахлагч. Дундх нь болохоор манай нөгөө 18 нас настайдаа явсан дасгалжуулагч багш маань ийм залуухан нацаг юм маань ингээд сууж байгаа. Одоо эдгээр яг хаана байна? Одоо бол бол одоо бурхны оронд очоод одоо нэг 10 гаруй жил болж байна. Бацорг маань болохоор одоо Америк нэгдсэн улсын одоо Ситл хотод одоо гэр бүлээрээ тэнд амьдарч байгаа. Нацаг нэм маань болохоор энд одоо Улаанбаатар хотод бий. Битэр хоорондоо холбогддгийг. Тий. Тий холбоотой байд юм аа тий. За цааш нь үзье тий. За энэ болохоор би нэг 3 одоогоос нэг 5 жилийн өмнө энэ 3 аяллыг одоо Оросын холбооны улсын одоо Якутск хотод амьдардаг Урслан гэдэг залуутай би холбоо барихын тулд одоо энэ зураг мөргийг байршуулж одоо Оросын нийт дээр байршуулсан. Тэгээ энэ байршуулсны дагуу одоо тэр Урслантай би холбоо бариад ингээд би бас хоорондоо ярилцаа одоо холбоотой байдаг. Хамгийн гол нь энийг гарах уулзах болсон шалтгаан болохоор энэ Урслан гэдэг энэ Якут залуу манай гурыг одоо Якутск хотод одоо сар гаруй өөрийнхөө хажууд байлгаж хооллож ундалж одоо ингэж байлгасан сайхан сэтгэлтэй ийм л нэгэн эгэлхэн Якут залуугийн тухай зураг байгаа. Тий. За энэ бол Оросын холбооны улсын нутгийн явсан маршрут. За дараагийнх нь тий. За энэ бол Америк нэгдсэн улсын нутгаар явсан аялал байгаа байхгүй юу? Тэр Ситл хотоос Америк Мексикийн хэлд байдаг Сан-Диего хот хүртэл одоо нийтдээ 4500 гаруй километр ингэж явсан. Тэр одоо Атлантын далай биш юу шүү дээ Номхон далайн эргийн дагуу ингэ явсан юм аялал байгаа байхгүй юу? За дараагийнх нь тийм. За энэ дүнгэж одоо яг Сүхбаатарын талбайтаас гаргаж өгч байгаа байдал. Хөдөлж байгаа 93 он тийм. 93 оны 4 сарын 15. За энэ болохоор Америк нэгдсэн улсын одоо тэр Аляск мужийн нөөм хотод байгаа байдал. Одоо яг нөгөөд маань аялдаа дууссан. Энэ нэг тосгонд ирсэн байгаа байхгүй юу? Тэгээ хоолж унтлаад нэг юм. За цаашаа. Тэгээ энэ болохоор сая нөгөө нэг ууланд авирсан тэр зураг байсан шүү дээ. Тий. За энэ ялгаа ахгүй. Энэ нэг Америк байгааз те энэ Кокс гэдэг юм чи. За энэ болохоор одоо Ситл хотын одоо 1993 оны 11 сарын 26-ны сонин дээр гарсан ийм
Монголоос одоо ийм 3 Монгол одоо 10,000 гаруй бээрийг алхаж одоо Брюслигийн шарилд хүндэтгэл үзүүлж байгаа энэ зураг байгаа байхгүй. Тий. Энэ за энэ нь болохоор ерөөсө 94 оны 1-р сарын 23 хацаа байна уу да Монголын хил дээр орж ирж байгаа байд зураг. Тий, нөгөө гур маань ингээд зогсцсон. Одоо манай тухайд операторч Сумху ах гэж байсан. Тэгээ Сумху ах өөрөө ингээд машинтайгаа аваад ингээд зургийг аваад ийм аял байгаа. Манай Алтан будаг дээр гэсэн үг шүү дээ. Тий. За тэгээ дараах нь. За энэ болохоор яг нөгөө онгоцноос нисгэж нөгөө Америкаас гаргаж өгч ирсэн байгаа. Нөгөө хэд чинь. Тий. Тэг иймэрхүү нэг хэдэн түүхэн зургууд байдгийг. Тий. Тий. За тэгээ энэ дээр би гол нь бас нэг юм нэмж хэлэх гэсэн юм л да. Энэ 3 хүний аялал бол ерөөсөө Оросын холбооны улсын нутгаар явсан тэр Гаст орнд хойд Сибирээр явсан энэ аялал нь бол ерөөсөө шал нэг өөр ертөнц. Америк нэгдсэн улсын нутгаар явсан аялал нь болохос бас нэг өөр хоёр өөр ертөнц байгаа байхгүй юу. Тэгээ Оросын холбооны улс гэдэг нь тухайд одоо Монгол улс бид нар чинь одоо социалист гүрэн байрлаа шүү дээ. Тэгээ социалист системийнхэн байжгаад төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн одоо ямархуу хүнд одоо нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байсан те ийм үед тэд нар маань явсан байгаа Оросын нутгаар. Тэгээ Оросын нутгаар яасан л Гаст орнтын тэр бидний л одоо муу хэлдэг тэр үндэсний цөөнхүүд те бүгдээрээ их сайхан хүлээж аваад тэр тосонд ингэж байгаа хөөхгүй нөгөө гурван чинь өрөөд ирэхэд шууд одоо тэр зочд буудалд үнгүй байршуулаад хооллоод ундлаад усанд оруулаад нохоо байсан хажлаа банхар. Тэгээ банхар нохоо байгаа. Энэ банхар нохоо маань ерөөсөө Оросын холбооны улсын нутгаар явсан тэр аялын дагууд бол ерөөсөө дандаа бие хамгаалагч. Ерөөсөө банхар нохооны хүчинд л одоо хүн амьдардгуу тэр зэлүүд тайгыг Сибирь нутгийг бол туусан гэж ярьд юм билээ бид нэр. Айгу. Тий. Тэгээ банхар нохооны талаар их сонин юмнууд бий л дээ. Маш их олон сонин одоо энэ дээр одоо ингээ бүр бичсэн байгаа. Энэ дээр ингээл жишээлбэл одоо тухайлбал за энэ дээр одоо үзэгчдэд би бас нэмж тайлбарлах гэсэн юм аа. Одоо энэ нэг цэнхэр ном байгаа. За энэ болохоор одоо аавын одоо энэ аян замын тэмдэглэлийн эхний энэ хоёр тэмдэглэл буюу одоо энэ Оросын холбооны улсын нутгаар аялсан аялал буюу одоо энэ хоёр бот ном байгаа шүү дээ. Энэ бот номын ерөөсө хураангуулсан хураангууг нь би ингэж гаргасан. Домогт Бадарч 93 явган аялалтны үн түүх гээл. Тэгээ энэ дээр одоо ингээд тэмдэглэлийн дэвтрүүд байгаад Оросын холбооны улсын нутгаар явсан аялал гэдэг. Одоо эндээс их сонь юм гаргаж ирж болно л доо. Жаан дэш нэ. За одоо энэ тухайлбал те одоо энд гэж нэг баримтыг Бадарчин 93 биш 5 Бадарчин гэж анх явж исэн юм бил. 2 банхар нохоотой явна гэж байгаад нөгөө банхар нохоогоо Бадарчин гэж аялын гишүүн гэж удаад тэгж явж байгаа сүүлдээ тэр болцоо ч юм уу боломжоосоо бол одоо Бадарчин 93 буюу одоо 3 гэдэг ингээ явсан юм байлээ. За одоо ингээ банхар нохооны тухай одоо энэ Шилка зочд буудалд одоо энэ хоорондоо ярьж байгаа байдал нь те. Тэгээ энэ дээр ингэсэн байт юм байл л те. Одоо нэг анчны очсон юм байна. Тэр анчин маань гэдэг маань ерөөсөө л одоо цаа боог адгуулж одоо нохоогоор хамгаалт хийж ингэж амьдад нүүдэл маягаар амьддаг байхгүй юу. Тэгээ тэр банхар нохоо болохоор ерөөсөө тэр анчны нүдэн дээр нь одоо чон ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэр их сонь гайхамшиг шүү дээ. Тэгээд тэр анчин үндэгж ийн л дээ. Би одоо энэ 10 нохоогоор чинь энэ банхар нохоо гэж солий гэдэг салдгүй үг нэ л дээ. Гэх мэтэр одоо энэ банхар нохоо гэдэг маань энэ ерөөсөн манай шалгагдаж шүү дээ. Тийм одоо бидний одоо нүүдлийн амьдралд ингээд зогцсон тий одоо хонь малаа хамгаалах гэх мэт одоо энэ бүгдээсээ болоод бидний одоо Монгол нэг л одоо тийм төрлийн үнэхээр бидний энэ бол гайхамшиг шалгагдсан түүх. Шалгагдсан түүх явж шүү дээ тий. Явж байна тий. За тэгээд дээр нь нэмээд Америк нэгдсэн улсын нутгаар явсан аялал нь болохоор Америк нэгдсэн улс гэдэг нь тухайд бол эдийн засгийн одоо мундаг орн те одоо бүх юм хөгжсөн тийм байхгүй. Тэрэнд яаж аялсан гэхлээр тэд маань тэнд очичоод ерөөсөө шашны байгууллагуудаар явсан. Одоо нөгөө нэг христ те католик одоо Азийн одоо буддагийн те Малайз одоо төвд сүмхий дээр тэгээд одоо ядуучууд те орон гэргүүчд зориулдаг тийм олон нийтийн байгууллагуудаар ингээ хоноол явцсан ийм л хүнд нөхцөлд явсан аялал юм байлаа. Ер нь бол яг тэгж бодож явсан юм байна л үү те. Ер нь бол тэр үеч одоо манайхан чинь мөнгө төрөгч гэж юу байлаа гэдэг чи тийм ээ. Одоо дэлгүүртэй гэж чинь зөвхөн 9-ийн тос хар давс хоёр л байлаа шүү дээ. Бүх үндэс гол
үнсээ бид нар толгоноор авчихсан. Эднийг одоо явдаг жин шүү дээ, тийм ээ. Явдаг жил. За эдгээр маань бас ингэж бодож ийсэн нэг бодол бол одоо энэ монголчуудынхаа одоо энэ ийм их сэтгэл санааны стресстэй эдийн засгийн одоо эрсдэлтэй байдлыг баг чулуу хөнгөчлөх үүднээс эдгээр ийм зориг гаргаж одоо тухайд одоо бидний бол одоо байхгүй тийм зоригийг гаргаж явсан ийм агуу усуд гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй. Тэгэд энэ номыг бас бичих ус нэг шалтгаан болохоор одоо манай хойч ирээдүй одоо бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? 93 онд явж исэн аялал одоо өнөөдөр 2010 онд явж байгаа аялал хоёр маань өнөөдөр газар тэнгэр хоёр шиг ялгаатай. 2010 оноод одоо сүүл үед явж байгаа энэ бизнес маань аялал маань болохоор ерөөсөө бизнесийн зорилготой болчихлоо шүү дээ. За би тухайлбал өнөөдөр ингээд нэг том өрдөгтэй хүн байна л да. Аялагч ч юм уу те. За би Голомт банкын одоо нэг маркийг өмсөж ч юм уу те. Ингээд тэр хотод очлоо. Голомт банк маань ийм картаар ингэдэг гэдэг. Ингээд эн чинь бизнесийн маягаар ингээд явчихж байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө гурван маань яаж хаанаас мөнгө олох уу? Тэр үед байгаагүй. Байгаагүй. Тэгвэл манай одоо зарим компаниуд бол үнэхээр тусалж одоо ингэж мөнгө төгрөг өгчээсэн. Тэрийг бол жишээлбэл одоо ಯಾವ компани? За тэрэн дээр бол одоо энэ дээр байгаа да. Энэ энэ дээр байгаа би бас тэр юунуудыг бас нэг сайн яахгүй тэгээд үнэхээр тийм бас бие хамгаалах урлагийнхан бол их судал тусалж ирсэн тий. Тэгээд ялангуяа тэр тайквондогийн холбоо бол их тусалж ирсэн байлээ тий. Одоо манай Монгол гайхамшиг нэвтрүүлэг маань одоо үнэн үнэтэй гэсэн одоо ийм тодтолтой явуулдаг. Тэгээ яагаад тэгэхээр одоо энэ үнэн гэсэн үгэн дотор одоо үн гэж одоо ийм үгийн язгуул явж байгаа юм. Тэгэхээр одоо үнэн байгаа газар тий одоо үн байдаг тий. Үн байгаа газар үнэн байдаг гэсэн үг тий. Энэ утгаар одоо бид бол ингэж ойлгож одоо энэ үгийг авч хэлгэлж байгаа одоо энэ нэвтрүүлэг тий. Ер нь цаашид ч гэсэн одоо бид одоо энэ Монгол улстай тий энэ үнэн өөрөө ямар үнэтэй ингэж гэсэн ийм асуудлыг бол дэвшүүлж байгаа юм. Үнэн өөрөө ямар үнэтэй вэ гэж те. Үн цэнтэй биш шүү. Тэг үнэн үнэтэй гэж. Энэ үгээр хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид өнөөдөр одоо үзэгч та бүхэнд ийм одоо үнэн үнэтэй те үйл явдлын гэлж одоо болох те одоо манай Атхан байр одоо сүүлд нь одоо аавынхаа тухай бичиж байгаа одоо энэ юу байгаа шүү дээ ном байна те. Одоо дурсамжийн ном те. Энэ маань одоо өөрөө өнөөдрийн хувьд бол Монгол гайхамшиг нэвтрүүлгийн одоо их том оолз те. Ягаад тэгэхээр ганц маань нэвтрүүлгийн ч биш те нийт монголчуудын маань их том одоо олз болох нь шүү дээ. Яагаад тэр одоо эдгээр нар маань одоо аль 93 онд тэр хүнд хэцүү цаг те ийм ас хол газрыг яаж явъя гэж одоо зоригдсон байна те. За дээр нь одоо энэ маань өөрөө өнөөдөр одоо тэр хүү тогтоосон одоо энэ маршрут те энийг одоо дахиж хүн явсан уу гэж те. Тэгээ яваагүй те. Явахгүй. Яваг байгаа шүү дээ. Яваг баг. Тэгэхээр өнөөдрийн хүртэл одоо энэ өөрөө анхдагч хэвээр те. Бас одоо энэ чинь өөрөө энэгээрээ гайхамшиг одоо бүтээж гэж одоо ингэж одоо үдж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо манай нэвтрүүлгийн зүгээс бас 2014 оныг Монгол гайхамшигын жилээр одоо зарлцсан явж байгаа юм. Тэгээ тэрний хүрээнд бид одоо яах ёстой вэ гэхээр одоо Монгол улсад гайхамшиг гэж юу хэлдэг тий. Гайхамшигт одоо юу олж болох вэ гэсэн одоо ийм асуудлыг төвшүүлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ одоо хүрээнд бол одоо манай Атхан байрын хийсэн одоо энэ сайхан дурсамжийн бүтээл тэгээ Бадалчин 93 одоо энэ аяллаа хамт олонны тухай бичсэн одоо энэ бүтээл одоо бод баримт төчглээд одоо гарсан анхны бүтээлүүд ч тийм. Одоо өөр хүн ном бичээг байгаа тийм. Би интернет дээр асууж байхад нэг 7 жилийн өмнө Батцар ахлагчийн өөрөх нэг бичсэн гэсэн тийм ярьцлага үзчихсэн. Гэхдээ би олж хараагүй юм. Тийм. За тэгээд одоо ямар ч байсан бид үзэгч олондоо юм бодит одоо баримттай төчгөлсөн одоо ийм гайхамшигтай номын юм ихтгэл төв одоо тэмдэглэл тийм. Энэ замын тэмдэглэсэн одоо ийм гайхамшигтай номыг хийсэн одоо гайхамшигтай бас бүтээгч одоо Атхан байр зочноо бас танилцуулсандаа одоо бас баяртай байна тий. За таны одоо бас дараагийн одоо олон сайхан бүтээл одоо гарааг байж шүү дээ. Энэ замын тэмдэглэл тий. Тэг шүү цаана хэдэн бот? 4 бот.
одоо энэ хоёр бот маань одоо хизээгөө санхүүжилт орлоо гэвэл тэгэл хэвлэхэд бэлэн. Одоо дараагийн сүүлийн хоёр бот нь бол баг бэлэн. Одоо ингээд наан цаана одоо оруулаад баяжуулаад бичсэхэд болж байгаа. За, Цан баярын одоо Бадалчин 93 одоо энэ аялын хамт олонны тухай бичсэн 3 ном байна тий. 3 ном тий. Дэндугаан өөрийнх нь гар өвчмөл одоо нийт спортын манай Монголын спортын тамирчдын амжилт бүх одоо тэмдэглэлүүд хотод явсан тэмдэглэлийг өөрөө бол эмчээр цуг явуулдаг гэсэн байгаа тий. Тэгээд ингэ хийсэн. Бүх тэмдэглэлийг ном болгоцсон байна. Ном болгоцсон тий. За дээр Бадалчин 93-ын тухай Орсын холбооны улсын нутгаар авсан аялын анхны аялын үн төг тий. Үн төг. За энэ одоо эхний хэвлэл байгаа шүү дээ. Техний. За энэ 3 номыг за дээр нь одоо энд бүтээл байж байгаа. За одоо хэлээ энийг үзүүлнэ. За энэ бүтээл дээр 10,000 км алхсан Домогт Бадалчин 93 явган аяллынхан гэж тий. 93 оны 4 сарын 15. За энэ одоо ингээд манай найрамдч татаад харуулах бах тий. За энэ доор нь одоо нэг бахан нохоо байж байгаа. За энийг бол бид нар үеийнхэн бол сайн мэдж байгаа тий. 93 онд бол яг бид гагцны харж байсан. За өнөөгийн хүүхдүүд бол мэдэхгүй юм аа тий. Тэгэхээр одоо энэ хүү түүхэн одоо үйл явдлыг харуулсан бодит тийм фото зураг байна. Тэгээ Монголоос анх гарч ирсэн одоо 3 аялын гишүүн байна тий. За энэ хүү нохотойгоо дөрвөлээ ингээд сайхан фото бодит хийж болсон фото зураг байж байна. За ингээд дээр нь одоо CD байна тий. Аян замын тэмдэглэл Бадалчин 93 гэсэн. Энэ дээр юу байгаа лээ? Энэ дээр бичлэг байгаа. Одоо манай Батцараг ахлагч, Нацаг нэм, дасгал зуулагч багш манай хадам аав чинэр дэндүү энэ гурван маань одоо аян замдаа ядраад нэг зочд буудалд ороод хоорондоо сэтгэлдээ ярьж исэн. Тэр нэг 3 минут, 2 минут, 1 минутын ийм бодит бичлэг байгаа. Дээр нь бас тэр Орсын тэр Якутын нутг руу орж байгаа тэр замын бичлэг байгаа. Тэр бичлэгийг тавьж болж байна. Тэгвэл сайн байна. За тэгвэл найруулагч маань энэ бичлэгийг үзүүлье тийм ээ. За. Өнөө гэдэг уулан дээр Якутын улсын хөлийн энэ шон энэ дэр ингэ байд юм байна. Бид энэ дээр ирээд байна. Юм өндөр уул байна. За юм өндөр уул байна. Бидний давж орсон зам энэ 6 цаг явж энэ даан дээр гарч ирлээ. Яа. За бид Якут хил рүү орж ичээд Нагорны тосгонд ойртож байгаа. За Нагорны зам байна. Яа шүндэр ийг тэр доор гол урсж байна. За Нагорны хотоос гараад бид 22 км яваад үтэх хоолыг идэх гээд юм байж байна. За энэ сархтай уцаас энэ төмөр замын хажуудлын юм уу байшинд Оролоо ийж доктор тийм одоо яваад доктор тойлоод ингээд бахараа доктор чаа энд бид явахсан мөн энэ цааталт модон цаана цаашаа явсан байна. Яа ингээд хүнжил маань өвч маань бацин тэр 2 цаг гэх юм. Аа бид сараад тэр дооогоор тавах юм.
энэ бол нэг иймэрхүү л юу бичлэг байгаа тий. За ингээд одоо бид бас дөнгөж сая үзсэн одоо энэ фото зураг байж байгаа тий. За ингээд бичлэгтэйгээ хамт. Дээр нь одоо энэ 3 ном байж байна. Аль биесээр. За ингээд энэхүү бүтээлүүд бол одоо нийлээд нэг одоо үнийг одоо бүтээж байгаа. За энэхүү одоо бүтээлийн үнийг одоо бид 100 мянган төгрөгөөр одоо тогтсон байгаа тийм ээ. Тий. Яагаад тэгэхээр одоо Монгол гайхамшиг нэвтрүүлэг маань одоо оюуны бүтээлийг 100 мянган төгрөгөөс доош одоо үнэлэхгүй ай гэсэн одоо ийм санаачлах гаргаж одоо дэвшүүлж одоо нэвтрүүлгээ явуулдаг байгаа. За тэгээд тэр үүднээсээ ч гэсэн одоо бид өнөөдөр одоо Монгол улс их орны манай жилийн иргэд одоо маань ямар сайхан гайхамшигтай үйлийг одоо хамт олноор байна гэдэг чинь тийм ээ. Бүтээсэн байна тий. Энэхүү бүтээлийг одоо бид хамтдаа одоо үнэлэх одоо энэ үйл хийх бас оролцох хэрэгтэй тий. Тэгээ ингээд үзэгч түн маань одоо бас энэ гайхалтай энэ сайхан бүтээлийг одоо дуудлах хөдөлтөөр одоо 100 мянган төгрөгөөс одоо үнэлээд одоо хүссэн үнэ өгөөд одоо аль биесээр энэ бүтээлийг одоо авах эрхийг одоо та бүхэнд бас олгож байна. За ингээд бид бас дуудлах хөдөлтааныхаа журам ёсоор цангаа зөхиод За ингээд дуудлах хөдөлтаа эхлүүлжээд дуудлах хөдөлтаа маань 100 мянган төгрөгөөс одоо энэ багцсан одоо энэ бүтээлийг одоо хэлж байгаа шүү. За энэхүү бүтээлийг одоо авсан одоо манай үзэгчд бол бас чухал онцгой одоо юу эдэлдэг байгаа. Манай нэвтрүүлгээс одоо бүтээл авсан үзэгчд маань аль бие асарын бүтээлийн гэрчлэгээ одоо авдаг. За энэхүү бүтээлийн гэрчлэгийн дээр он цаг хугацаа одоо хэдэн оны нэвтрүүлэг хэдэн оны те ямар одоо нэвтрүүлэг хэн орсон те ямар бүтээл одоо өмчилж авсан гэх чигээр те тэгээд ямар үнээр авсан ямар үнэтэй байж гаад ямар үнээр авсан гэх чигээр ингээд бид аль биесээр одоо баримтжуулж хөрөнгө болгож одоо уламжлуулж өгдөг. За энэхүү бүтээлийг авсан хүн маань одоо цорын ганц энэ бүтээл маань дуудлах худалдаанд дахин орох одоо багц болоод ингээд цаашаа түүхэн одоо баримтуулаад ингээд цаашаа явчихдаг. Нэгсэнд одоо эд тогшил одоо юу гэх те үнэтэй одоо эд тогшлож гэсэн одоо юм байна. За ингээд үзэгчд маань 1934-сэн одоо утсанд холбогдоод дуудлах худалдаагаар одоо энэ хүү сайхан бүтээлийг одоо түүхэн бүтээлийг авч одоо үнцэнтэй ийм сайхан бүтээлээр гэр орноо бас сайхан чимээрэй гэж те одоо гэр орноо оюунжуулаарай гэдэг юм уу те түүхэн баримтыг одоо ингэ сайхан хадгалах үсэд хувь нэмрээ оруулаарай гэж одоо бас хүсэн өрөөж байна. За ингээд дээр нь одоо манай Атхан байр маань одоо өөр одоо дотоо ялсан одоо зүйл юу байна? Зааж нэг үзэж авах. Байна уу? За үзэгчд маань бол одоо нэвтрүүлэг дуусахад 78 минут үлдсэн байгаа. Та бүхэн бас манай зочноос Бадалчин 93 одоо энэ аялын багийнхны тухай бас сонирхсан асуултаа асуугаарай. За энэ хаад ярьж болно тийм. Энэ хооронд бас манай өөр аавын одоо энэ гар бичмэлүүд их байдیں۔ Одоо энэ ингээд эхнээс нь ахуулаа ингээд бичиж явцсан. Одоо буурлуулын нууц гэж одоо энэ бичижсэн юм юмнууд байна. Одоо дэлхийг таарах хүсэлтэй би ингээд бичижсэн. Тэгээд ингээд яг өөрийнх нь ингээд гар бичмлүүд нь байдгийг өрмөц 3 хүнтэй уулзлаа гэдэг юм уу те. Одоо тухайлбал одоо энэ байна л да. 90 зууны гайхамшигт барилдаан болно гэсэн тий. За. Тэ энэ дээр болохоор одоо бидний одоо 93 наадмын одоо эр хүний чимэг болсон энэ наадмаас одоо чөлөөт бүхийн барилдааны талаарх одоо хэдэн оных гэж байна. Энэ одоо 20 дугаар зуун дуусахад 2хан жил үлдлээ гэж байгаа. Тэгэхээр энэ одоо 1998 онд 98 оны бичлэг тий. Тэгээ одоо энэ дээр өөрийнхөө санаа оноо бичсэн одоо гих мэт одоо ийм маш их олон ийм хойч ирээдүйд бол ийм гар бичмлүүд Баян мөнх, Дархан авраг Баян мөнх, Дархан авраг Батэлдэн хоёрын хэн 200-ыг дээд амжилтын эзэн дамсан дээд амжилтын эзэн болохыг тогтоох шийдвэрлэх барилдаан болно гэж шүү дээ. Тий, тухайд өөр одоо өөрийнхөө дотоод бодож сэтгэлээр юм биччихсэн. 98 онд одоо манай хоёр аврах барилдчихсан байна тийм ээ. Одоо барилдах уу яах бол одоо барилдвал одоо хэн яадаг юм бол тийм отхон авраг гэх мэт тий. За энэ дээр болохоор бас ингээд бас юунууд биелтэй ингээд бичиж үлдээсэн. Энэ болохоор яг Америк нэгдсэн улс. За энд их сонин баримт байгаа.
Энэ бол 1996 онд одоо ирчгээд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараад загтал илгээжсэн. За өөрөө бол архит амх хэрэгэлдэггүй. Тэгээ маань болохоор яасан гэхлээр одоо Оросын холбооны улсын нутаг, Америк нэгдсэн улсын нутаг, Австрали твээр одоо олон мянган бээр аяллаа. Тэгээ энэ аялж байхад одоо дэлхийн одоо улсын ерөнхийлөгчтэй нэгдсэн үндэсний байгууллага маань нэгсдөө тэр том байгууллагын дарга танд та одоо энд одоо бага үндэсний цөөнх тийм одоо архин талаа живж байна. Та энд ямар нэг талаа арга хэмжээ аваач гэж тухайд одоо 96-нд энд бичижсэн энэ загтлууд их содно л доо. Тэгээ биччихээд тэгээ энээс нь сүлд нь хариу ирж исэн байгаа. Тий одоо наатаха одоо бидний доотлын одоо хүн амын зүүн хороодор ч юм уу энэ асуудлыг шийдвэрлээрэ. Гэхдээ бид бол таны цагтаа хүлээж авсандаа маш баяртай байсан гэдэг ийм сонь баримтад их филдтэй. Их гоё тийм нийгмийн идэвхтэй хүн байсан байх шүү тий. Маш их идэвхтэй хүн байсан тий. Тий. За танаас одоо Дэндугай маань аль нутгийн хүн блэ? Төв аймгийн Мөнгөн морьт. Тий. Маань өөрөө болохоор одоо бурайт хүн л дээ. Тий. Мөнгөн морьт гэж ярьд юм байлаа. За энэ их сони юм гарч ирж байна л да. 1993 оны 1-р сарын 8 гэж байгаа 7 цаг, оройны 7 цаг. Одоо нөгөөд маань нөгөө Америкаас Орос руу Хабаровск хот руу нисгэгдэн замын зард байхгүйсэн баггүй. Тэгээд тэд нар юу хийж чаддгаа яахын тулд тухайн тэр Аляскт байгаа тэр Анкораж хотын одоо тэр зодооны урлагийн мастеруудтай нийлж одоо үзүүлэх тоглолт хийж тийм дунд сургуулийн тэр зааланд тийм зохион байгуулад тэгээд тэрнгээрээ замын зардлаа олж ирсэн. Тэгээ нэг ийм ширхэг цаас бол одоо ерөөсө $5 үнэтэй гэж байгаа байхгүй. Энэ зарлна тий. Зарлна тий. Тэгээд энэ маань болохоор ерөөсө түүх авахгүй. Тийм байна шүү. Тий. Тэгэл энэ цаасыг барьж орж ирсэн хүн бол тэгэл $5 хийгээд тэгээд тэд нар одоо Америкаас Оросын холбооны улс руу гэртээ ирэх зардлаа олж ирсэн байна. Тэгж одоо өөртөө бор зүрхээр. Энэ их маш их юу биелдэ материалууд одоо тухайлбал энэ байгаа. Америк нэгдсэн улсын одоо энэ Брюслигийн одоо юу гэдэг зураг нь гарцсан энэ гурыг тий одоо энэ их ховор баримтууд тэгээд энийг одоо энэ өдний хүртэл ингээд хадгалаад ингээд үлдсэн байгаамаа тий. За ингээд үзэгчд маань одоо бас манай зочдтой холбогдож одоо Бадгалчин 93 одоо аялын хамт олонны тухай бас лавлах зүйлээ 1934 гэсэн утсанд холбогдож одоо асууно. За ингээд бидний бол бас харилцах одоо телефон утас маань байж байна. За дээр нь бид Монгол гайхамшиг нэвтрүүлгийн одоо дуудлах худалдаагаар одоо албан ёсоор одоо энэ манай Атхан баярын одоо бичсэн те одоо энэ аяллахны тухай бичсэн Бадгалчин аяллаа гишүүн одоо Дэндугай одоо тэмдэглэлийн нэвтрийг одоо бүтээл болгож те одоо ингэж олон түмэндээ үзэгч түмэндээ уншигч түмэндээ хөргөж одоо юм шиг бүтээл болгосон одоо номууд 3 багц ном байна. Тэгээ энэ одоо аян замын бодит бичлэг CD те. Тэгээ энэ одоо 93 онд анх гарсан одоо энэ фото зурагтай одоо энэ дүрийг дуудлах худалдаанд 100,000 төгрөгөөс одоо оруулж байгаа шүү. За ингээд үзэгч та бүхэн одоо уцаар холбогдоод энэхүү гайхамшигтай бүтээлийг одоо өнөөдөр үнэлэн одоо үн цэнтэй бүтээл болгоход ийм тусалцаагаа үзүүлээрэй тий. Энэ өөрөө түүх болж үлдэх одоо юм гайхамшигтай цаг хугацаа одоо явагдаж байна. За ингээд үзэгчтэй бас хүлээж байна. За дээр нь одоо Атхан баяр маань өөр одоо энэ ямар юм явж байна одоо энэ энэ маань болохоор одоо аавын аян замын дагууд одоо очисон газар болгонд одоо тэр улсуудаас өгч ирсэн тухайн орон нутгийн талаарх одоо ийм мэдээлэлүүд байгаа байхгүй. Тэгэхээр иргэдийн одоо бэлгэлсэн тий ном сонин тий эдгэрнээс нь болохоор ерөөсө бүгдийг одоо энэ номонд бас ингээ оруулсан явж байгаа. Ульяна нэр тий Ульянагаас гэж байгаа. Ульянагаас тий. За ингээд ийм их сонин одоо тухайлбал энэ яг ингээд якут хэлээр бичсэн ийм тийм байна. үзийн одоо үзүүрүүд байгаа юм. Одоо тухайн үед л энэ ийм л хэлсэн те тоос ихэтэр гэдэг. Одоо энэ нөгөө юу вэ шнэ? Хөхөр бүлүүр тий. Эдгээр чинь адуулан мал гэм байлээ. Тэгээ айр гэж бас ууд юм байна. Тоос ихэтэр гэдэг. Тий. Тэгээ ийм их сонин материалууд эн чинь бас нэг аян замын дээр явж байгаа усууд маань бас л ачаа тийм шүү дээ. Одоо энэ бол дахиад нэмж өрөөл явж байна. Тийм нэмж өрөөл одоо ерөөсөө. Тэгэхээр энэ Бадарчин аяллаа 3 маань их сонь тохиолдууд гарч ирсэн байт юм байлээ.
Тэгээ нэг Боцорог ахлагчийн бичиж үлдээсэн тэр аялал дээр болохоор нэг орой явж идэм байна л да. Тэр тайгад. Тэгээ орой ингээ суугаад хоол өдөө явж идэл нэг өндөр орс буутаа орж ирээд за та нар юу авч ууж байгаа алт мөнгө байдаг бол тэргээ бүгдийг нүгээр буу тулгаа зогсцсон гэж байгаа байхгүй. Тэгээ чи нөгөө гурав чинь гайхал те айштай. Тэгээд тэнтэс нь аав хэлж ийн гэнэ л те. За ийм өнөөдрийн ийм оройн хоолн дээр ирсэн зочин бол Монгол ирсэнд бол хамгийн хүндтэй зочин байдаг. Та дээшээс хоол идэгсэн байгаа. Тэгээ нэг гайгүй бол хойр зуурын хүм яриад тэгээ хоолж унтлаад тэгээ тэр орс үлд нь хэлж ийн гэнэ л те. Та хэдэг би одоо баг бүхэл өнөөдөр жинкод дагаж явлаа. Тэгээ та гурав яг эр хүний замаар явж байгаа юм байна. Тэгээ тийм учраас над шиг ийм олон мянган хулгайчийг манай Сибирь нутаг багтаадаг шүү гэж хэлээд нэг 3 андаатрын хайр шидэж өгөөд наадгаа зараад замынхаа хоол хүнсэндээ хэрэглэр ихчээд тэгээ явсан тийм сонсон тохиолдол байд юм бэл. За. За дээр нь одоо бас манай үзэгч хандаж та бас нэг хүсэл тавьж болно шүү дээ. Одоо жишээ нь ямар хүсэлт байна тийм ээ. За энэ хүсэлт маань болохоор ерөөсөө одоо ямар нэг зохиолч бүтээлч хүнд бол одоо хамгийн хэцүү асуудал бол санхүүгийн асуудал байдаг. Тэгээ би энэ санхүүгийн асуудлын талаар шиг үзэгчдээс юу хүсэх вэ гэхээр одоо тэр уцсны дугаар явж байгаа бах тэрнгээр холбоо бариараа гэж хэлмээр байна. За ингээд манай Апплийн найруулагч манай уцсны дугаарыг бас үзэгчтэй хүргээрэй тийм ээ. За өөр одоо танд одоо бас хэлж ярих одоо дутуу үлдээсэн зүйл юу байна? Одоо манай цаг ир нь бол өндөрлж байна. Өндөрлж байгаа. За тийм л хүсэлт байгаа да. Одоо хамтарч ажиллах одоо энэ эглэхэн одоо монголчуудын дундаас гарсан энэ эглэхэн 3 Монголынхаа аяллыг энэ одоо нийт ард түмэндээ л одоо дэлгэц тавих. Одоо энд бол ямар нэг байдлаар одоо ашиг сонирхлын асуудал байхгүй. Энэ маань бол ерөөсөө л бидний л түүх. Хойч ирээдүй одоо хүүхд залуучууд одоо мэдэх ёстой. За ингээд одоо нэвтрүүлэг маань цаг нь одоо болжээ. За бид одоо ямар ч байсан одоо үзэгч түмтэйгээ хамтаа Бадалчин 93 одоо хамт аялын одоо багийнхны энэ сайхан одоо үйл бүтээл гайхамшигтай үйл бүтээлийг үзэгч түмдээ хөрвүүлээ. За энэ хүн одоо бодит баримт маань өөрөө Монгол улсын түүхэнд гайхамшигар одоо бичигдэж үлдэх болно гэж танд одоо бас багтаа одоо бас хэлэх боломж олдлоо. За ингээд одоо та бас үзэгч олондоо талархлынхаа үгээ дэвшүүлээд ингээд төлөө өндөрлөе. Та бүхэн өнөөдрийн гайхамшиг Монголын гайхамшигсан нэвтрүүлэг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Сансар телевизийн хамт олонд одоо уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөж байна.